Сайн бацхан уу? Намайг Инэрт наран гэдэг. Би Тэвшин дөрөвдүгээр сургуулийн 12-ийн Е-ийг сурдаг. Надад үеийнхэндээ нөлөөлөх нэг санаа байна. Манай гадны алхмын үеийг өсөжтэй. Гэвч энэ 2.5% бид нар хэрэглэх боломжтой буюу зэнгүү ус байдаг. Энэ зэнгүү усны нөөцийн өмнөд хойдуудын цас мөсөн уулзууд эзэлдэг ба газар зүйн байршлаас шалтгаалаад бид нар зөвхөн 31% буюу маш бага хэмжээг хэрэглэх боломжтой байдаг. Манай ус нутагт дэвсгэр дээр амьдардаг хүмүүсийн 9% нь усны амсгалтай гэж харж байна. Тэгвэл энэ 2030 онд 10% болох маттай гэж эзэн үндэсний байгууллага гаргасан юм. Тэгвэл бид нар одоо бол цэвэрлэл сайн гэж үгүй ашигласаар байх. Надад байгаа санал нь бол сургуулийн орчноос гарч байгаа бохир тасыг цэвэршүүлж сар тас болгоод түүнийг зэрлэгжүүлэлт газар тариалан цэвэрлэгийн тархал бүрэн боломжтой гэдгийг сануулах гэсэн. Уг санааны үр дүнд бид нар усны нөөцийг хамгаална, газар дор усны түвшин тогтворч мөн амьдралын чанараас сайжруулах.